Одоо урд надыг баг байхад манай эцэг Тороо вендийн тухай биднэрт ярьж өгдөг байсан. Тэгэхээр Тороо вендийг бол ер нь ерөн зүгээр нь хулгайч тийм хүн биш. Гэхдээ хулгай хийхдээ бол ноёд баядын одоо хөрөнгөнд гард урж ядуу хүмүүсүүдэд өгч тусалцаа үзүүлдэг хүн байсан гэж тэгж ярьжаа. Тороо венд нас өндөр болсныхаа дараах нь одоо ер нь хулгай хийхээ болий гэж шийдээд хуураг хүн болоод өөрөөгөөч одоо баруун зоо гэдгийг чиглэн явсан байна. Тэгээд явах замдаа зам буруутаад хөдөө одоо төөрсөн. Тэгээд төөрөөд одоо хоног замгүй явж нэг ороо одоо нэг өндөр уулан дээр гарсан байгаа. Тэгээд өндөр уулан дээр гараад ээжтэйшээ харсан чи ердөө уулын ингэрээс нэг жадагнаас тийм утаа суунгаж байсан. Тэр утаа гарсан зүг яваад хүрээд очсон бол нэг майхантай олон сайхан мордтой нэлээд тооны тийм эрчүүд тэнд байсан байгаамаа. Тэгээ нөгөө улсууд дээрээ урж очоод минь тусаа мэдэлсэн. Тэгээд одоо ингэүүлээд би баруун зууд өөргөөрөө явж байгаа лам хүн ингээд зам төөрөөд энд хүрээд ирлээ гэж өөрийнхөө танилцуулсан байгаа юм. Тэр нөгөө хүмүүсүүд нь бол одоо яах вэ ядарсан хүн байна. Хоол ундаж жагаад амар гэсэн. Тэгээд Тороо вендийг өрдөө хэвчний дараах нь хүмүүсүүд хоорондоо нэг авч чадахгүй нэг морины тухай яриад байсан. Хулгай хийж чадахгүй. Тэгвэл гэнтхэн нэг хүн дүүднийхэн дундаас энэ нөхөр чинь дарин нутгийн хүн гэнлээ. Тэр дарингийн Тороо венд гэдэг сайн хулгайч байдаг. Тэрнийг одоо олж ирж энэ морийг л одоо аваад энэ юу мэдлэг өгөөд гэж асуусан. Ярилцсан. Тэгсэн Тороо вендийг өрдөө өөрийнх нь үеийг татаад босгоод за та дарин нутгийн хүн гэсэн тэр Тороо вендийг таних уу гэсэн. Би одоо урд зүсэл үзэж байсан да гэж хэлж байна өөрөө. Очиргоо би байна гэж хэлчих бас болоогүй. Тэгээд өөр нь ярилцаар байгаа дараагүй Тороог бол одоо өөр амчих тийм жохол шаардлага гарсан. Тэгэхээр одоо өөрөө нэг явсан учраас Тороо венд гэдэг чинь би байна гэдгийг өөрөө хэлсэн. Тэгээ өөрөө тэр хулгай хийхгүй болсон тэр тухайгаа ярьсан. Тэгэхээр одоо яданд нь тусал одоо тэр нэг морь авах гэж байгаа юм гэж. Тэр морь нь ямар учиртай морь өгөхтэй зэрэг тэр нэг гошуу ноёны нэг юм хордон хөдөг байсан. Тэрнийг одоо авах гэж бид 3 жил гаруй оролдож чадаагүй юм байна. Тэр морин нь ямар хамгаалалтанд байх вөхтэй зэрэг битүү тийм модон тэргээр төгсчихсэн хашаан дотор том асарт тусгай тэжээлтэй байдаг. Шөнийн цагт бол аман дээр нь хүн мандаг. Тэгээ хүн унтахлаараа нь олон айхтар нохой тавьчихдаг. Тэр нохойнууд нь оруулдаг. Тийм морь байж гинэ. Тэгэхээр Тороо венд одоо маргааш нь явж гадар нутгийнх нь байдлаа танилцаад тэгээ орой тэр уудынх нь орой дээр буугаад явган ганцхан хазаар утга хоёртой болсон байгаа. Тэгээ нарчинкийн үе тэр ноёны одоо байдлынх нь тэрхэн баруун талаар нэг жалга байсан. Тэр жалгыг дагсаар байгаад ноёныг орхоо ирээд тэр жалганд дэвтээд өгсөн явган. Тэгээд хараа өөр болохын үед мөрхөж байгаа тэр тэрэгнийх нь морь гацсан тэрэгнийх нь гашаанд ороод дэвтээд өгсөн байгаа. Тэгсэн өдөс шөнө харанхуй болсон хонь маал энэ тэр ирээд тэрэг мэргийн шөргөөгөө тэргээр яваад байжээ. Тэгсэн Тороо венд нэг баг хинсэг хонь ердөө ирлэн барьж аваад нядлаад авсан байна. Гашаа тэргэнд ор. Тэгэж байжгаад шөн нэлээ орой болсон нөгөө манаа чинь одоо унтаад нохойнуудаа тавьчихсан. Тэгэхээр нохойнууд нь бол одоо тэргээр гүйдээд бас энэ тэргээр анир чимээ мэдээд л тэгээд байсан. Гэхдээ зэрэг нэг нохойн мэдээд ирэхтэй зэрэг нөгөө нядсан хоньныхаа махуудыг сайхан нохойнууд нь тараагаад өгчихсэн байна. Тэгээ ер нь одоо Тороо вендийг урдын хүмүүсүүд ярих нь бол бас нохой урдгүй тийм хүн байсан гэж ярьдаг. Тэгээд мань хүн өнөө махуудаа сайхан тарааж өгчхөд мориных нь асарт ойртож очоод баруун талаас нь гадаа суулаад асрын баруун талаас нь сайхан утгаараа урд нээгээд дотор нь ороод тэгээ морийг аваад сайхан гашааных нь гадна талд гарч ирээд танай нутгийн цайр зүйлүүд 3 жил отоод авч чадаагүй морийг чинь дарингийн Тороо өнөөс нь авлаа шүү гэж хэлчихээд мордоо тэгээд утаачсан баг. Тэгээд юмгүй одоо нөгөө авч чадахгүй байсан морийг аваад нөгөө одоо усууд дээр хүрээд иржээ. Тэн дээр хүрээд ирсэн нөгөөдүүд маш их баярд Тороо венд зөндөө их бэлэг өгсөн байна. Нэг сайхан том цагаан мөр өгсөн байна. Тэгээд одоо торох дуртай элдүүд ийм өгсөн. Тэгээд Тороо венд бол тэндээс баруун зуудгаа орлого эргээд нутагтаа ирсэн. Нутагтаа ирээд бол одоо сүүлд нь насан өөд болтлоо. Одоо сайн өхрийн одоо өгсөн морь гэж тэр цагаан морь авнаад энэ орон нутагтаа энэ ах トゥ нартайгаа сайхан байжгаад насан өөд болсон гэж
надад туучлан ярьдаг байсан.